Рио 2016 Олимпийн эрх авсан тамирчин Сумяг сэргээж хэрэгэлсэн хэмээн Олимпиад оролцох эрхийг нь төдөлзүүлэх шийдвэрийг дэлхийн бүхий нэгдсэн холбооноос өчигдөр гаргасан олон анхаарлыг татаад байна. Тэгвэл энэ асуудлаар албан ёсны мэдээллийг өнөөдөр эрүүл мэндийн спортын яамд холбогдох албаныхан өглөө. Юун түрүүнд миллениум гэдэг нь ямар нэг хүч чадал оруулдаг эм бус харин эмийн найрлаганд ордог бодис гэдгийг тодтоглоо. Энэ бодисыг 1-р сарын 4-нд сэргээшийн жагсаалтанд оруулж байгаагаа албан ёсоор мэдээлж байжээ. Харин сүүлд 4-р сарын 13-ны өдөр дэлхийн допингийн эсрэг байгууллагаас миллениум бодисын тун хэмжээг нарийн зааж өгсөн байна. 1 сарын 1-ээс 3 сар хүртэл энэхүү эмийг уусан тохиолдолд тэгтээ тэр 1-ээс 1.5 микрограмм уусан тохиолдолд цагаатгана. За 3 сарын 1-ээс 1 миллиграмм хүртэл ийм хэрэглэсэн хүмүүсийг бас цагаатгана гэсэн иймэрхүү албан ёсны мэдээлэл дэлхийн допингийн эсрэг сайдд тавигдсан байсан. Тэгвэл 1-р сарын 1-ээс 3-р сарын 1-ний хооронд энэ бодисыг ямар нэг хэмжээгээр хэрэгэлсэн 50 орны 172 тамирчныг илрүүлжээ. Үүний дотор Монголын тамирчин Сумья багтсан байна. Ингээд миллениум бодистой холбоотой анхны мэдээлэл дэлхийн бүхий нэгдсэн холбооноос 4-р сарын 12-ны өдөр Монголд ирүүлжээ. Анхны захиа бол бид 4 сарын 12-нд тавсан. 4 сарын 12-нд тавсан үг захианы гол утга учир нь болохоор танаа тамирчин Казахстанаас Алмата нуусан 53 кг шинэ Италиас тамирчнаас миллениум хэлсэн байна. Гэхдээ захиан өөрөө маш нууцсан хаягтай 5 сарын 2-ны өдөр хүртэл ямар нэгэн албан ёсны мэдээлэл ийм асуудал ярьж болохгүй. Хүүхний өөрийнх нь гэр бүлтэй холбоотой бид нэр 5 сарын 2-нд хамгийн эцсийн хариу гарсны дараа албан ёсоор энийг зарлана гэсэн. 4 сарын 26-нд Мишель Дюссон гэдэг дэлхийн бүхий нэгдсэн холбооны ерөнхий найрамчгийн даргын гар үсгтэй албан бичих гэсэн. Эрдэнэчимгийн Сумья танаа 2016 оны 4-р сарын 12-нд танд явуулсан захианы үндсэн дээр 2016 оны 4-р сарын 13-ны өдрийн миллениум талаарх ВАДА-гаас гаргасан мэдээллийн Бээгийн 2-ын хэсгийн үндсэн дээр Казахстаны эзэмшигдсэн лабораториос ирүүлсэн хариунд 39-5739 дугаар бүхий дээжид миллениум агуулгын хэмжээ 1 мг-аас доош үзүүлэлттэй гарсныг үндэслэн мөн шинжилгээ 3-р сарын 18-ны өдөр авсныг үндэслэн дараах зүйлийг танд мэдэгдэх нь 2016 оны 4-р сарын 12-ны өдөр гарсан таны үндэсний болон олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг төтгөлзүүлсэн шийдвэрийг үүгээр цуцлав. Тиймээс та энэхүү өдрөөс хойш тэмцээнүүдэд эргэн оролцож болохыг мэдгэжээ. За энэ захиа хүлээж авсны дараа бид нэг талаасаа бас муу мэдээж байсан анхны мэдээлэлээс хоёулаасаа ийм мэдээ авсан бас нэг юмсэндээ цагаатгсан гэсэн үг шүү дээ. За тэгээ харин өнөөдөр бид нарт ийм хүү шийдвэрээр цуцлсан мэдээллийг дэлхийн бүхий нэгдсэн холбооноос өгсөн байна. Гэнт ийхүү шийдвэрээ өөрчилж Сумьяг Олимпиад оролцох эрхгүй болсныг өчигдөр мэдэгджээ. Ямар ч тач одоогоор тэмцээнд орох боломжтой гэж хариу ирүүлээд дараа нь шийдвэрээ яагаад өөрчилсөн бэ гэдгийг лавлах тодруулахаар эрүүл мэндийн спортын яамны төрийн нарийн бичгээр ахлуулсан шуурхай баг ажиллаж байгаа гэлээ. Харин тамирчин Сумьягийн хувьд энэ бодисыг санаандгүй эсвэл санаатай хэрэглэв үү гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар допингийн асуудал нь өөрөө тамирчин нэр хүнд нууцтай холбоотой учраас албан ёсны мэдээлэл гараагүй тохиолдолд хамаагүй ярьж болохгүй гэдгийг албаныхан хэлж байсан юм а. Ер нь допингтэй асуудал бол хувь хүний нууц мэдээлэл өгдөг учраас зарим нэгэн мэдээллийг бол ил тод хэлээд авах шаардлага байдаг. Энэ
биднүүд янз бүрийн талаар тамирчны одоо хизээ уусан, яасан, тэгснүү, ингэснүү гэдэг асуудлын мэдээллийг тараагуул биднүүд өөрсдөө олон улсын олимпийн хороо болон дэлхийн допинг эсрэг агентлагийн дүрм зөрчсөн хариуцлага гэдэг. Ер нь мэдээлэл бол нууц байдгийн шүү. Харин биднүүд өнөөдөр ерөн зүгээр мэдээллийг бол бүх юм баталгаажсны дараа бол та бүдэд хөгжин гэдгийг ойлгоорой. Түүнээс бол одоо өөр цаашаа ухаад янз бүрийн болоод ингээд янз бүрийн бас дэлгэхдэггүй нэг ярих нь бол хуулиар хариутай гэдэг юм шүү гэдэг. Зөвхөн зүрх судасны өөрчлөлттэй шинжилгээгээр тогтоогдсон хүндэл энэ бодисыг хэрэглүүлдэг гэдгийг тоцтоглоо. Харин тамирчид бэлтгэлийн явцад энэ бодисыг хэрэглэж болохгүй гэх суртал ухуулга мэдээллийг 1-р сараас хойш спортын 18 холбоонд мэдэгдэж хангалттай сэрэмжлүүлсэн цаашид ч Монголын тамирчдаас ийм асуудал дахин давтагдахгүй гэдгийг албан ёсоор энэ үеэр мэдэгдэж байлаа.